Олон улсын ширээний теннисний холбооны түүхэд 100 жилийн хүрээнд зохион байгуулагдах 2026 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Лондон хотноо 4-р сарын 28-наас 5-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох Монгол улсын үндэсний шгшээ багийн тамирчид бэлтгэлээ бүрэн базааж Лондон улсыг зорж байна. Монголын эрэгтэй баг 3-р хэсэгт даан Мадагаскар, Мексикт таарсан бол эмэгтэйчүүд Бразил, Чех, Казахстаны шгшээ багтай тоглохоор оноо таржээ. Дэлхийн ширээний теннисний холбооны 100 жилийн дэлхийн аваргын багийн төрлөөр явагдаж байгаа. За тэгээд манай Монголын багийн хувьд эрэгтэй 5, эмэгтэй 5 гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэгээд Лондон хотыг зорих ч гэнэ. За тэгээд бэлтгэлийн хугацаанд гэвэл за 4 жилээс хойш эрхээ 10 сард аваад тэгээд тэрнээс хойш бэлтгэлээ хийж эхэлсэн те. Хэдхэн хоногийн өмнө манай лигийн тэмцээн маань болж дуслаад тэгээд тэр лигийнхаа тэмцээн International гэдэг багаас оролцоод хүрэл медаль хүртсэн. 13 оноотой 554 дугаар байранд явдаг. За тэгээд дэлхийн багийн төрлөх болохоор ерөөдөө нөгөө багаараа л цааш нь оноогоо ахиулах. Одоо илүү олон баг очиж л оноогоо ахиулна да тий. За манай нах зах болохоор ширээний теннисний спортын мастер тий. Ахыгаа дагаж явбал теннис тоглосон да. Одоо 2008 оноос гэж чинь одоо 18 жил болсон байна. 18 жил теннис хийж байна. Ер нь нэлээ их бэлтгэл хийсэн. Ер нь өглөө өдөр одоо хичээл ороод хичээлийн амралтын үе дээр өглөө өдрийг 2 бэлтгэл хийдэг ч юм уу те. Бусдаар тэгээд өглөө хичээлд явна өдөр болгон л хичээл бэлтгэлээр хийж байгаа та. Аюу их гадаад тоглолт өгөхтэйсэн байхгүй. Тэгээд ээж жоохон бахад чи гадаад тоглолоо нацар масар чи сайрчлаа мөрчлээ гэдэг. Тэгээд чи манай байрны доор нэг юм ширээний теннисний клуб байна. Чи шороо тоглоод үзчихээгээд. Тэгээд анх орсон чинь нэг юм жижигхэн цагаан бомбыг нэг юмар цогч байгаа амар сонирхолтой харагдаад. Энэ ер нь гоё спорт байна да гэх тэгээд анх орж ирсэн. 2017 онд орж ирсэн баг. Өмнө жилийн Азийн аваргын 16 дугаар байрж ирсэн баг. Ер нь чиний хувьд гол тактик өгнөсөн. Ямар одоо тактикийг баримтж тоглож байна? Тэгэл өөрөө төрүүлчихээл топс мопс өгчтэй гэл ярина нэг тийм. International багийн тамирчин спортын мастер Тэмүүлэн 2023-2024 онуудад ганцаарчилсан боломжтой холимог хөсийн төрөл тогтмол оролцсон. Спортын дид мастер Инх төгөлдөр баясгалан 2025 оны Улаанбаатар хотын шилдэг спортлог хүүхэд 2024 оны Монголын ширээний теннисний холбооны цомын аварга шалгаруулалт тэмцээний хүрэл медальт. Спортын дид мастер Батөргөл 2025 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн төрөлд 2 дугаар байрт шалгарч байжээ. Би одоо ширээний теннис спортоор хичээлээд одоо 8 жилийн мөр үзэж байна. Анх бол одоо манай аавын ажиллах одоо гэр бүлэрээ хоорондоо ширээний теннис спортоор хичээлээ гэдгийг одоо санал төшөөлөө. Тэгээд одоо ширээний теннис спортоор хичээлэх болсон. Одоо манай эрэгтэй яг үндэсний шгшээ багийн тамирчид манай Монгол шгшээ багийн тамирчид болохоор Азийн аваргаас одоо шилдэг 16 багтаа дэлхийн аваргыг оролцох хэрэгтэй авсан. Тэгээд одоо энэ тэмцээн бол бас маш чухал. Одоо манай Монгол дэлхийн аваргын тэмцээнд ороогүй сүүлийн бараг 5 жил болсон байна. Тэгээд мөнгөөр бас батлаад одоо цаашдын одоо нэг ранкуудаа сайжруулах зорилготой энэ тэмцээнд явж байна. Ер нь аль зүйлийг бас харахад илүү амархаа байдаг. Ширээний теннис бол одоо бүр харахад илүү л амархаа байдаг. Яг үүндээ хичээлээд үзвэл бас жоохон хэцүү спортууд явахаас нэгт ордог байхаа гэж боддог да. Солонгосын ширээний теннисний холбооноос Монголын теннисчид 2026 онд Энтхийн Баху Бангаашор хотод болох Азийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрхээ авснаар 2026 онд Лондон хотноо болох ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм а. Монголын ширээний теннисний шгшээ баг дэлхийн аварга сүүлийн 10 жилийн хугацаанд бүтэн багаар аварга оролцож чадаагүй. Энэ удаад харин бүтэн багаараа инхүү оролцож байна.